पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार गिरझर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Хунтай Сидарт яшаадара энэ алтман гүртэрэг бэрэмнуудад өргөх юм. Адислаарай. Өршөөрэй. Би энэ уламжлалыг ойлгохгүй байна. Ямар уламжлал? Сайн мэдээ сонсож баяр тохиох үед та нар дайнд ялсан үедээ хорим хийхдээ төрсөн өдөр хүргэн сонгохдоо бярмнуудад өглөг өгдгийг Чиний сайн сайхны төлөөд тэгж байгаа юм хөө минь. Тэгвэл зам торох саад тодгор амьрлаж бэрэмнуудын адисллыг хүртэх болно. тэгвэл өглөг өгөөд зовлонгоос ангижирна гэж үү? Тэгэлгүй яах вэ? Би өмнө нь ч хэлсэн. Одоо ч хэлнэ. Бэрмэн хүн Тэнгэрийн элчил гэсэн үг. Бэрмний адислал заяа тавилан тэгшиж гай тодгорыг зайлуулдаг. Таны хөл яасан юм бэ? Өглөө явж байхдаа гэмтэй ч гисэн юм. Тэгвэл та өөрийгөө адислаж гай тодгороо зайлуулж чадаагүй болж тарав уу? Та юу гэх гээд байна? Хаантай? Бэрмэн саяхан өөрийнхөө адислалаар заяа тавилан тэгшилж гай тодгор зайлуулдаг гэчихэд хөлөө гинтээ ч гисээ явж байна. Хунтайж та юу гэх гээд байна? Би таныг гутаах гээгүй юм шүү. Та хүртэл бүгдийг мэддэггүй юм байна. Хүмүүр үйлдсэн үеийн үрээ заавал төлдөг юм. Санж яваарай та. Тэгвэл бидний үеийн үр хойв тавиланг маань бүтээдэг хэрэг үү? Үеийн үрээ төлдөг гэж хэллээ шүү дээ. Яг тийм. Тэгвэл таны адислал хэрэггүй гэсэн үг. Хунтайж та Өршөөрэй. Та бол мэрэгэн хүн. Надад бардамнах хэрэггүй. Хэрв үеийн үр тийм л чухал юм бол яагаад бярмнууд толгой түрхэд адислал гих мөртлөө дорд гаралтай хүн хүрхийг цээрэлдэг юм бэ? Чана? За хунтайч. Эднийг тэргэнд ач. Би өөрөө очиж тараах болно. Мэдлээ хунтайч. Яв яшадраа.
Өршөөж хайрл багш минь. Taxidarд aldır şık. Taxidard aldır şık. Taxidard aldır şık. Taxidard aldır şık. Taxidard aldır şık. Та яаж байна? Та бол Ишвар Тэнгэрэлч. Хэшиг буйна өөрөө хүртээж байна. Би өнөөдрөөс Капилавастууд нэг ч хүн өлсөх ёсгүй. Эдээ будаагаар элбэг дэлбэг байг. Хунтайч. Таны өгөөмөр сэтгэлийн хариуг бид яаж барих вэ гэдгийг хэлж хайрл. Та надтай зовлонгоо хуваалцаач. Халт. Халтарч. Зовлон. Бидний зовлон уу? Хунтайч та бидний зовлонг ойлгохгүй. Бидэнтэй адил ходоод хоосон. Хүүтэн шөнөөр хэвдэх ор хөдрөх хүнжилгүй. Өмсөх хувцсгүй. Унтаж үтс юм уу та? Та эртэмэртлөө борооны усанд шалб норж байсан уу? Үгүй юу? Тэгвэл хунтайч та бидний зовлонг ойлгохгүй. Бидэнд таны өглөг хэрэггүй. Бид шаг чанар хэний ч өглөгт найдахгүй. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр хүнээс дутхгүй, хинээс ч гуйхгүй амьдрч чадна. Үнэхээр л бидэнд туслахыг хүсэж байгаа бол та албад төшмөлдөө хэлж биднийг задлж жанждгийг болиулж өг. Тийм ээ хунтаач. Энэ нийцүү. Алба говчуур гэж зогсохгүй. Биднээс бүгдийг хуу хамж байна. Бидэнд байгаа бүх зүйлийг хурааж авдаг. Өчигдөрлөгэхэд төшмөл очоод сав суулга ховд сонор бүгдийг аваад явчихсан. Өнөглөлгөхэд ээж маань халууна даалгүй өөд болчихлоо. Чин хэрчил. Тэр чинь ингэж төшмөл. Хунтайч амгалан морилж байна уу? Эдний гуйлтаар ирлээ. Ард олон чамайг татвар хураах нэрийдлээр өөрсдийг дээрлэхэж байна гэлээ. Тэгэхгүй хунтайч. Энэ юу? Тариачин биш атлаа. Яаж энийх будааг хураав? Тариачтай сураас нь гарцаагүй. Ингэж болохгүй. Буданы хагас нь хааны санд орно. Аль хааны санд? Вэрбаху хааны санд орно. Би тушаалын дагаж байгаа юм. Вэрбаху хааны тушаалаар ард олныг мөлжиж байгаа хэрэгүү? Чамайг шийтгэх хэрэгтэй. Өршөө хунтайч минь, өршөөж хайрл. Энэ алдааг дахиж давтахгүй. Өршөөж хайрл. Хунтайч. Тэнгэр аль хэдийн нөхрийн минь үйлсэн нүгэл гисгэлээ хүртээж охины минь эрэмдэг болгосон. Таны охиныг бодоод ял шийтгэлээс хэлтрүүлье. Гэлээ. Энэ хүмүүсээс авсан будаага яг одоо бүгдийг ядуу хүмүүст тарааж өг. Мэдлээ хунтайч. Мэдлээ. Өнөөдөр чи энэ тосхны хүүхэд бүрийг өөрийн гараар хооллоосой гэж би хүсэж байна. Сидарт хунтайч алдар шиг. 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 Хаан тулс маань ийм л байна. Сидарт хунтайч алдар шиг. Эд баялаг хүнийг Алдар шиг. аз жаргалтай болгодог гэж Алдар шиг. бодож явжээ. Сидарт хунтайч Энэ ядуу хүмүүст эд баялаг хоол хүнс байхгүй. Эдгээр зовж байна.
энэ түшмэлд эд баялаг хоол хүнс байсан ч адилхан л цавна. Эд баялаг биднийг аз жаргалтай болгож чадахгүй. Харин чи ой гашуул нэмж байна. За бандуул. Ямар мэдээтэй ирвдээ. Эзэнтэй Шүдэдан хааны илгээсэн илчирлээ. Би одоо завгүй байгааг харахгүй байна уу? Уулзахгүй. Мэдлээ эзэнтэй. Шүдэдан хаанаас танд захаа зарлиг илгээсэн байна. Юу гэн? Гошалын хаан Прасанжид дайнд ялагдсны дараа манай хоёр улс эвлэрсэн. Хариуд нь чи дайны нөхөн төлөөсийг төлнө гэж ам тангараг өргөсөн. Чи энэ дайны нөхөн төлөөсийг төлж дахин хизээч манай улс руу халдахгүй гэдгэн амлав. Бэ Шүдэдан хаан танд амлаж байна. Шагжаан хаан тус нөхөн төлөөсөө хүлээж суун. Хааны тамгыг дарав. Шагжаан хаан тусын дэд өдөрдөгч Шүдэдан хаан. Одоо хариуг нэлгээ бандуул. Кошалын хаан тулс Маха Кошал хааны тэнгэр тальсанд гашуудж байгаа учраас яг одоо өргөсөн тангаргийг биелүүлж төлөөсийг төлөх боломжгүй. Мэдлээ. Тэгээд би өргөсөн тангарагтаа хүрэхийг хичээх болно гэдгээ амлаж байна. Тэдэнтэй дахиад дайдах болно. Зогсороо чамна. Тэр хэн бэ? Тэр Даян чүн хунтаач минь. Даян ч анх удаа л харж байна. Тийм ээ хунтаачаа. Даянчлын явахтаа хэлийг давж. Тэр өлсөж байгаа байх та. Амар байна уу? Намайг хунтаач Сидарт гэдэг. Танд хоол авчирлаа. Таныг хэн гэж дуудах вэ? Хүснээрээ дууд. Намайг мэргэн, гэгэнтэн, эсвэл Даянч гэсэн ч болно. Хүснээрээ л дууд. Би таны хаан амьдэрдгийг асууж болгосон болов? Газар дэлхий бүхэлдээ миний гэр. Ажил? Ажил аа? Хүмүүс л ажил хийдэг. Даянч ажил хийдэг хүн. Тэгвэл та амжиргаагаа яаж залхуулах вэ? Өлсхийн бол бадарчлна. Хоолгуухаасаа ичдэггүй гэж юу? Хүн их зан ичгүүргүй болж байж Даянч болдог. Хоол өгөх хүн олдохгүй бол яах вэ? Яах юу байх вэ? Байгаль дэлхий харамгүй. Салхи үлээсээр л байна. Уус элбэг олдно. Мод бот хинээс жимсээ харамлахгүй. Та юу хийж цагийг өнгөрөөдгөө? Сэтгэлийн хянах гэж бясалгал хийдэг. Юу гэсэн үг вэ? Хүний сэтгэл уур хилэн шунал тачаалаар дүүрэн. Та одоо хаачих вэ? Тэрийг би шийдэхгүй. Хаашаа явах сайхан байна. Тийшээ л би явна. Та наад бодаага авдаа. Надад хэрэггүй. Та өөрийнхөө замыг хөө
Би ч өөрийнхөө замыг хөөе. Би баян бас ядуу хүн. Бие тоосон дайчин. Ууртай бярмныг ч харсан. Гэтэл энэ хүн үгээгүй хоосон ч жаргалтай байна. Юу асан бэ Мангала? Яасан бэ Мангала? Дөнгөж сая сайхан мэдээ ирлээ. Та нар намайг ямар их баярлж байгааг төсөөлж чадахгүй дээ. Мангала ихч ямар сайхан мэдээ ирсэн бэ? Юу болоод байна? Бүх юм зүгээр үү? Танд доодгох сайхан мэдээ байна. Та сонстоо. Питоро улсын хаан Топодон захиа илгээсэн байна. Захиаг дэлгээд унш та. Юу гэж бичсэн байна Мангала? Тэр захианда Топодон хаан хүндэт хатан Мангалагийн мэндийг ирье. Питоро Капела Вастугийн нөхөрлөлийг ураг төрлийн харьцаатай болгож харьцаагаа сайжруулахыг хүссэн учраас өөрийн охин Рохинийг чиний хүү Девдата гэрлүүлээ гэсэн байна. Мэдээж хэрэг дорнодон та хоёр хүүхдүүдийн хормыг зөвшөөрч байвал бидэнд татгалзах зүйл алга гэсэн байна. Тэгээд дараа нь Шүдодон хаантай уулзаж энэ найрамдад хормын ёслолын тухай ярьцгаая гэж. Үнэхээр сайхан мэдээ байна Мангала ихч. Питоро улсын гүнж бишрэхгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй. Девдат тэр хоёр сайхан хосод болно да. Би тайлгчтай уулзаж зурхайг нь зуруулсан. Надад хэлснийг та нарт хэлье. Девдата Рохинито гэрлэх юм бол өөртөө нь үлзийтэй сайн гэсэн. Энэ гэрлэлтийг зөвшөөрөө Мангала. Шагжаа үгийн хуралдаагаар хормын тухай ярилцъя. Тэгвэл бид нэг дор хоёр баяр тэмдэглэх нэ. Яшадрагийн хүүхэдтэй болсныг Девдатын хорим гээд. Баяр хүргэе Мангала. Баяр хүргэе. Алуу Мангала. За. Хүмүүс тамсвал. Амттай идэрэ. Баяр хүргэе. Амттай идэрэ. Сайд амттан. Энэ гэрлэл надад ч гэсэн таата мэдээ боллоо. Би шинэ найзтай болох нь байна. Харин тийм ээ. Ордон баяр баяслаар дүүрэх юм дээ. Та амттай амсвал та. Бид сүү төсгөөг танилцуулах ёслол Амитаг урьж авчирна. Мангала та хүн бүрийг хамтдаар дайлсан хэрнээ баярт явдлын эзнийг яагаад чи мартчихсан байх юм? Девдат хунтаачд амтнаас өгөлд. Би хүүдээ өөрөө амттан амсуулнаа. Баяр хүргэе хүмүүн. Амттай хүрт. Хүртэлтэй. Үгүй ээж. Би идмэргүй. Ичих хэрэггүй Девдат. Хүн өдөр бүр гэрлээд байдгүй юм шүү. Найдэлтэй. Үгүй ээж. Би идмэргүй. Идчихэлтэй. Идчихээч. Үгүй. Девдат. Девдат. Яаж байна? Дев. Девдат. Чи өөрийгөө хин гэж бодов? Яаж хүмүүсийн нүдэн дээр намайг доромжилж зүрхэж вэ? Хин ч надтай ингэж муухай харьцаж байгаагүй юм шүү. Гэтэл миний хүү ээжтэйгээ Би хүнтэй гэрэлмээргүй байна. яагаад гэрлэхгүйгээд байгаа юм бэ? Питоро хаан тус өргөн удам нутагтай хаан тус Топодон хааны ганц охин Рохины гүнж их үзэсгэлэнтэй. Яагаад гэрлэхгүй гэж? Дэв. Юу болов вэ? Чам таалагддаг хүн байдаг юм уу? Та үнэхээр ойлгохгүй байна гэж юу? Юу ойлгоно гэж? Би хүнтэй гэрэлмээргүй байна. Гэхдээ Яагаад гэрлэхгүй гэж? Ийм сайхан боломж байхад зүгээр гэрэл.
Эрлэхгүйгэх шалтгаан байгаа мó? Байгаа. Яагаад хилээд л Яагаад гэвэл би одоо хүртэл Яшадраад л хайртай. Яшадраад хайртай. Яшадраад хайртай. чи одоо галзуурчхаа юу? Хилж байгаа үгээ ер нь ойлгож байгаа мó? Яшодраа чиний дүү Сидартын ихнэр бас хөд хүнд гэдгийг сан. Тэгээд юу гэж? Би хайртай. Харж л байгаарай. Яшадраа заавал минийх болно. Хэлсэн үгээ бодоод үзээч. Ийм юм хэлхээсээ ичихгүй байна уу? Би чадлынхаа хэрэг чамд эдийн сайныг идлүүлсэн. Гэтэл чи нөхөртөө хүндэл хайртай гэдэг байх юм. Минийх зөвхөн хаан сентийн тухай бодох хэрэгтэй шүү. Сидартын эхнэрийн тухай бүү бод. Тэр чамтай байх тавлингүй. Эртхэн мартсан нь дээр. Та үргэлж юу бодох юу хийх юм? Цаадаг байсан. Хоёулаа! Сидартын бүх зүйл чинийх байх хэрэгтэй гэдэг байсан. Яасан? Яасан? Таны заасан зүйл. Гэтэл Яшадрагаас өөр хүний тухай бодож чадахгүй байна гэж яхад март гэхээс өөр юм хэлэхгүй юм. Тэрнийг мартах уу? Надад хаан синтих хэрэггүй. Би Яшадраг л хүсч байна. Зөвхөн Яшадраг! Яшадраг! Дэвдад! Айлвал хурдан гэрлүүлэхгүй бол болохгүй нь. Эсвөгөөс аимшигтай гай завлан бидний хүлээж байна. Та бодон хаан руу захиалгүй. Би хажлаа. Яшо. Яшо зүгээр үү? Яшо. Яшо. Бодгоцгүй шүү. Та хөөхтэй ямар байгаасаа гэж хүсэж байна. Энд чинь юу гэсэн үг? Хөө юу? Охин уу? Эрүүл сарвуулал бол хүйс нь хамаагүй. Та одоо хаачих вэ? Тэрийг би шийдэхгүй. Хаашаа явах сайхан тийшээ би явна.
Тавтай Марил. Замдаа алжааж ядрав уу? Баярлж ясан учраас ядарсангүй. Зээтэй болох нэ гэж бодсоор явтал нэг мэдсэн чинь капиталистууд ирчихсэн байна. Бодохгүй. Манай ач та бид хоёрыг хата имэ гэж тавтаад явж явах болно гэд бодсон. Гүнжиг хардаа. Өмнө нь гэрлэх тухай ярихтал ичиж улаадаг байсан. Одоо хүнтэй гэрлээ зогсохгүй аль хэдийн бие давхар болчихсон байна. Төөгүй ах бол чамайг болгож тавина шүү. Арцгай. Мангала. Арахгүй мó? Арай дарнадааны хүлээгээ зогсоод байгаа юм биш үсттэй. Үгүй дээ. Би Дарнаданыг биш, хаан Топоданыг хүлээж байна. Өнөөдөр ирж Девдатын хормын тухай ярилцах юм л да. Тэ хормаа. Тийм ээ хчээ. Таныг хөөхтэй угаалганаас гадна Девдатын хормонд зориулж дуудсан. Девдат удахгүй хүнтэй гэрлэнэ. Баяр хүргэе Мангала. Хинтэй гэрлэх болсон бэ? Питора улсын хаан Топоданы төрсөн ганц охин Рохинитой гэрлэх болсон. Үсгэлэнтэй гүнж гисэн шүү. Девдат ч хүнд гологдохгүй. Мангала. Топодан хаан хуралдаа дуусаад ирнэ. Мөддөө ирэхгүй байх. Орлоогийн тухтаа сууж чадахгүй. Би эндээ хүлээж байсан дээр та нар орцгоож байл да. Ихээр нь би Тэг. Энд их хүлээ. Тэднийг ирэхэд бидэнд хэлээрэй. Би ч гэсэн чамтай хамт огтож авъя. тэгээд За, орцгоох уу да. Тавтай Марил. Капиталисто тавтай Марил. Ингээд орцгоох уу? Дорнодан. Би охиноо Девдаттай гэрлүүлэх хүсэлтэй байгааг чи аль хэдийн олж сонссон байх. Би сонссон. Зурхаа зурулж үзэхэд хоорондоо их сайхан тохирох хүмүүс байна гэсэн. Одоо та хаантай уулзаж хүүхдүүдийн хормын тухай ярьж тохирох л үйлдэлээ. Хуралдаа дууссаны дараа тэр тухай танай ах шүдадантай уулзахдаа ярилцъя. Мэдээч хэрэг. Тэгэлгүй яхав. Эхлээд энэ хуралдаа дуусгах. Ийш. Шудадан хаан манд туга. Шудадан хаан манд туга. Төрүүчийн хуралдаан шийдвэрээр бид Кошолын хаан Парасанчид руу ээлжүүлгэж дайны нөхөн төлөөсийг төлөх ёстойг сануулсан гэдгийг та бүгд мэднэ. Гэвч Парасанчид хаан нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзаж эвлэрлийн гэрээг зөрчиж итгэл даахгүй хүн гэдгээ батлан харууллаа. Бид яаралтай Маха Кошол хаантай уулзах хэрэгтэй. Бидэнд Маха Кошол хаан нас барсан тухай мэдээ ирсэн. Тэгвэл Парасанчидыг хорж торгоох хөнгө болж. Одоо Парасанчидэд идэхийг арга алга хаантан Бид дайны талбарт байхад л танд хэлсэн. Төлөөсөө бүгдийг авах хүртэл гянданд хорох хэрэгтэй гэж. Та сонссон билүү? Танд итгэж найдсандаа тантай хамт тулалдсан. Таны сандыг дэмжсэн. Таны бардам зангаас болж шагжаагүрний сан хөмрөг юу чгүй хувхаарлаа. Одоо яах ёстойг хэлж өгөөч. Бас Сидарт хунтайч манай улсаар явж өнгөрөхдөө намайг ард олноос татвар авахыг хориглосон. Тэгэд юу гэж? Хаан та ард олноо дарангуйлж байсан. Албат харцаас татвар нэглээгээд дарангуйлагч болдгүй юм. Дайны дараа хүмүүсээс нэмж татвар авахыг өөр юу гэх вэ? Тийм ээ. Би ард олноо дарангуйлж байгаа. Юунаас улж дарангуйсан бэлээ? Танаас л болж нэмж татвар авахд хүрсэн. Топодан хаантан Өршөгөр. Дандпаны хаан Кошолын хаанд дагаар орхон зөв шийдвэр гэдгийг эрднээс хэлж байсан ч та тэгж бодоогүй шүү дээ. Шагжаагүр нь тэрчигтэй
таны бодлогогүй шийдвэрээс олж зовж байна. Парасанжит биднэрүү дахиад давталбал хоол хүнсээ яах вэ? Бидэнд төмөрлөг авах хөрөнгө алах. Юу гараа зэвсэг хийх болж байна. Тийм шүү, үнэн. Цаг хэцүү байлаа гэдэг. Ард олноо дарлаж жанчихыг танд өгөхгүй. Хотлаа. Би таны түшмэд татвар хураана гэж талбайн гол тудалдаачныг зодож байхыг харсан. Таны түшмэл Хэцүү цаг ирсэн байна. Одоо л дайнд бэлдэхгүй бол бид нар бүгдээр боол зарцсан болно. таны харц ардал боол байхын зовлонг хинээс ч сайн мэдэх байх. Хэлэх үгүй мэдэрэ. Хаан тулсаа. Хаан захирдгийг мартаа юу? Та ч гэсэн мартаа юу? Танай хаан тулс Шагжаагийн нэгдсэн улсын нэг хэсэг гэдгийг үзэл бодлоо тулгахаа гоё. Харин таад болох хэрэгтэй. Парасанжитэд эвдрэх боломж олгосон хүн бол та. Таныг дайчин шиг биш. Даян шиг сэтгэдэг гэсэн хүмүүсийн үг үнэн байж. Таподон хаан сентиг өвлөх хунтайчтай ярьж байгаагаа санаарай. Хунтайчин хэлсэнтэй та эвдэрснээс болж бид ялсан дайндаа ядагдах болж чад байна. Таныг бодсондоо бид хунтайчиг хуралдаан толгойд иш болгосон. Ганц би ч биш. Бүгд энийг мэднэ. Таподон хаан Би Таподон хаан хуралдаан игсэн өмнө Седарт хунтайчид анхааруулга өгч байна. Манай хаан тулсын хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хаан тулсын хэрэгт хөндлөнгөөс оролцвол шийтгэж. Таподон хаан та хуралдааг орхин явах цаг болж өтөр дүргэн явахгүй энд үл хаваас элдэг зам маань шахагдаж мэдэн ш. Нэг доромжлыг би энэ насанда мартахгүй. Би нэг л зүйлийг хэлж хэж. Та хоёр Шагжаанрын нэрийг гутааж байна. Та хоёр эннийхэн хариу хүртэхтэй л нэг хүртэндээ. Санаж яваарай. Та нар өөрсдөө ордог биш. Шагжаанг хуралдаад байна. Хүмүүр бодлоо хэлэх хэрэгтэй байх ёстой. Хэнийг ч алагчлахгүй байх хэрэгтэй. Хаан Таподон хаан зохисгүй хэрэгэлсэн ч гэлээ. Хэлсэн үг нь буруу байгаагүй. Хаантан бид одоо яах ёстой вэ? Та залж чиглүүлж чадахгүй бол Шагжаа өвгийн дүрмийн дагуу чадах хааныг сонгох болно. Экстэдс дургуйцахгүй бол би саналаа хэлж болох уу хаантаа? Хэл. Хэрэг бид охины голыг дамнуулаад гүүр барьчихвал Бахарат даяараа худалдаа хийх боломжтой болно. Бидэнд ямар ашигтай гэж? Каушалаар дамждаг замыг ашиглах хэрэггүй болно. Магада хаан тулсад манай замыг ашиглахыг зөвшөөрнө. Магада Тийм ээ. Тэгвэл туулах замыг ойртуулж аяллаа хугацааг хэдэн өдрөөр багасгаж болно. Тэд цагаа хэмнэж бид ашигыг хүртэнэ. яаж тэрв? Магадагаас зам ашиглуулсны хураамж авч өөрсдийн замаар явуулна. Ашиг нь манай улсын сан хөмөргт орно. Сан хөмөргт хоримтлуулаад зогсохгүй бидэнд бас өөр нэг ашиг бий. Ямар ашиг? Парасанжит бидэн рүү дайрах боломжгүй болно. Магадын хаан Бимбисар биднийг дэмжинэ. Парасанжитийн хөргөнөнд тул Парасанжит тэрний эсрэг шийдвэр гаргаж чадахгүй. Хаантан хунтайчин гаргасан санаа бүтэж магадгүй юм байна. Тийм ээ хаантаа. Бид хунтайчин санааг дэмжиж байна. Надад нэг асуулт байна. Хэн Бимбисар хаантай очиж уулзсан энэ саналыг тавьж хэлэлцээр хийхээр замд гаргав? Хэн ч явсан гэлээ. Парасанжит тэрнийг зогсоох гэж оролдоход дамжиггүй. Бимбисар хаантай ямар зорилгоор уулзахыг Парасанжит мэдэхгүй шүү дээ. Юу ч болсон Парасанжит манай улсад туршуулдаг санаарай. Тэгвэл хэн Бимбисар хаантай уулзахаар явах вэ? Би явъя.
Надаас болж л энэ бүх асуудал үүссэн. Би Бимбисар хаантай уулзахаар явах болно. Дэм болохгүй. Таач Сидарт мандтугай. 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 Энэ миний хайртай бөвч. Бидний нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгоод авч үлдэх. Юу хийж зогсон Мангала? Зочтой өгдөх гэж зогсож байна. Таподан хаан Девдатын хормын тухай ярих гээд ирж явааг та мэднэ дээ. Орцгой Мангала. Яах юм бэ? Төрүүлээд орж бай. Таподан хааныг ирэхээр Хэн ч ирэхгүй. яагаад? Юу болсон юм бэ? Хилээч дээ. Чамда захиа бичиг илгээсэн. Мангада би өөрийн охин Рохиныг чиний хүү Девдаттай гэрлүүлж Капилавастуутай илүү нөхөрсөг харилцаатай болохыг чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Харин одоо тэгэх боломжгүй болж байна. Шүдэдэн хаан хуралдаан үеэр элдэндээ хурж намайг доромжилсан. Одоо нөхөрлөл ярьж улам доромжлуулмааргүй байна. Чин сэтгэлээсээ хүлцэлөөч хаан Таподан. Мангада. Мангада. Энэ гоё байна. Гоё юм аа. Ашгүй дээ. Мангала хүрээд ирлээ. Амита танд очир эрдний зүйлд авчирсан байна. Мангала. Таподан хаан ирээ юу? ирээгүй. Яа? Надаас асуухын оронд хаантнаас асуусан дээр. Юу болсон? Хоролтой дээр юу болсон? Доронодо мэдж байгаа. Юу болсныг нүдээр харж чихээр сонссон. Яг юу болсон бэ? Энийг уншаа та ойлгоно. Уншаад үз. Хуралдаан үеэр Сидарт Таподан хааныг гүтгэж, үл хүндэтгэж хайцсан гэж бичсэн байна. Харин хаан Сидартыг өмөрч элдээ суглан хаантныг хуралдаагаас яв хэмээн зүрдүүлсэн гин. Тэгээд өнөөдрийн явдлаас болж хаан Рохиныг Девдаттай гэрлүүлэхээс татгалзчихлаа. Мангада сонс. Өнөөдрийн маргаан улс төрийн маргаан байсан юм. Би таны санааг аль хэдийн ойлгосон. Та намайг сонсвоо. Мангала. Девдатад Рохиныгоос илүү ихнэр олж өгнө үү? Цаашаа бай хатан минь. Гэрлэх гихт нь та нар болиулсан. Одоо ч гэсэн гэрлэх гихт нь та нар садаа боллоо. Таподан бүдүүлгээр ярьж эхлээд л тийм маргаан дэгдээсэн юм. Та санаагаа өөрчилсөн бидтэй хаантаа. Хунтаач нарыг үргэлж ядгуурладаг. Девдатаас илүү Сидартыг л гэдэг. Тайвшир гэж байна шүү Мангада. Хормын үеэр өгсөн амлалтаа санаж байна уу? Сидартын хормын дээр та надад Девдатад хаан тусыг хэсгээс өгнө гэж амласан. Одоо танд эргэлзчихлээ хаантаа. Яаж таныг буруутгах вэ? Шаг жахаадын бэлэг тэмдэг нь дүрээ хувиргадаг заан шүтэн байдаг хойно. Дүрээ хувиргаж хуурам мэхэлдэг цагаан заан. Тайвшир Мангада. Над руу худлаа дууга өндөсгөх гэсний хэрэггүй. Та хэрэгтэй үед нь хэлэх байсан зүйлээ хэлээгүй. Одоо яагаад худлаа сүржигнээд байгаа юм? Би явлаа.
тааж нарыг үргэлж ядгардаг. Девдатаас идэв Сидартыг гэдэг. Сидарт хунтайчид анхааруулга өгч байна. Манай хаан тулсын хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хаан тулсын хэрэгт хөндлөнгөөс оролцвол Юунд бодлогошров? Ачирхалтай байгаа биз? Хорвоо ертөнц уймж самуурч байхад яаж бид тайван байх юм бэ? Юунд ингэтлээ гонсгор байх юм? Хаашаа чарсан хамаагүй. Хүмүүс маргалдаж байх юм. Шагжаавгийн хуралдаа дээр хааны орон дотор ч гэсэн хоорондоо хэрэлдэж байна. Мангалыгч ууралчихсан. Девдатыг гэрлүүлэхгүй тулд Албаар Табадан хаантай маргасан гэж бодож байгаа. Албаар хорлсон гэж бодсон. Мангалагч төрхөн уртаач гэлээ. Уур нь хортон гарчихдаг. Тэмээг опа. Би гэр бүлээ шаналхахыг хүсэхгүй. Тэгэхгүй. Мангалагчийг би тайвшруулна гэж амлаж байна. Инээмсэглээрээ. Тэгэж биш ээ. Инээ. Яаж вэ гопа? Зүгээрээ унтаж байхад нь сэрийгээд ууралчих шиг боллоо. Энэ болводит эзэргийн түүх сонсож Сидартын түүхийг энэ болводит эзэргийн түүх сонсож Сидартын түүх